Сайн байцгаана уу? Анико лаб үзүүлж байна. Гайхамшиг дөрвийн маань хоорондын уур амьсгал тийм ч сайхан биш байлаа. Өмнөх адал явдлын дараа Human Torch буюу John Storm өөрийгөө багийнхандаа үнэлэгдэхгүй гэж мэдэрсэн мэлээ. Reed Richards, Ben Grimm хоёрын хатуу үг багийн доторх дарамт бас өөрийнх нь залуу насны ааг омог нийлээд John-ыг тесрэгэд хүргэсэн. Тэгээд тэр нэг л өдөр за боллоо, би явлаа гэсэн шиг Fantastic Four-оос зүхтаана. Reed, Sue, Ben 3 John-ыг хайж эхэлнэ. Гэхдээ энэ бол энгийн нэг өсвөр насны хүүхэд гэрээсээ зогсон хэрэг биш. Johnny бол Human Torch. Хэрвээ тэр ууртай, ганцаардсан, өөрийгөө буруугаар ойлгоцсон гэж бодож байвал хотод ямар ч асуудал үүсч болно. Харин Johnny-гийн хувьд тэрээр зүгээр л найзынхаа гаражид машин нисэж байлаа. Өөрийн гал гаргах хүчийг ашиглан гагнуурыг амархан гихцэн хийж байсан юм. Энэ үеэр нь түүний байрлалыг таамагласан Тэдинг түүний байгаа гараж руу дайран орно. Johnny-г өөрийн дураар эрх чаашиг альсанд Бен бухимдсан билээ. Гэтэл тэрээр Johnny-г барьж авах гэсэн яг тэр агшинд гайхамшиг тохиож тэр ахин хүн болж хувирсан юм. Энэ боломжийг ашиглаж Johnny нисээ зүхтаана. Харамсалтай нь Бэний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Тэр удалгүй буцаад чулуун төрх Тэдинг болон хувирна. Johnny хэсүүдэлж явсаар хотын доод давхаргын мартагдсан хүмүүсийн дунд нуугдаж эхэлдэг. Тэнд хүмүүс түүнийг жирийн залуу гэж харна. Гал болж хувирдаг супер баатар гэдгийг хинч мэдэхгүй. Johnny нэгэн хуучин комик уншиж байгаад Submariner гэдэг баатрын тухай олж уншина. Далай хаант улсын хаан хүү асар хүчтэй. Усан дотор бол бараг л дийлдэшгүй нэгэн. Гэтэл яг тэр үе Johnny-гийн өмнөг сахалтай, ой санамжаа алдсан, ядад туйлдсан эр тааралдана. Түүнийг тэнд байсан танхаачууд үдэж хоргоохажээ. Залууч танхаачуудад хариуг нь сайтаргагч барьж байлаа. Уурсан танхаачууд мод чулуу барин түүнлүү дайрах үед Johnny тэднийг зогсоож энэ нэр ой санамжаа алдсан хөөрхөлтөө нэгэн тул түүнтэй зодтолдохгүй байхыг тэднээс хүснэ. Улмаар Johnny өнөөх ядарсан нэрийн үсийг засаж сахлыг хосож туслах үедээ нэгэн итгэмээргүй зүйлийг олж харна. Өнөөх ядарсан нэр түүний уншиж байсан комикийн гол дүр байх нь тэр. Submariner. Ингээд Johnny нэгэн эрсдэлтэй шийдвэр гаргалаа. Хэрвээ энэ үнэхээр Submariner мөн бол далайн ус түүний ой санамж хүч чадлыг буцааж өгөх ёстой гэж Johnny үзэж байв. Тиймээс түүнийг аваад далай руу нисэж шууд усанд унгаана. Усанд орсон тэр ядарсан ир айшмаар өршлөгдөнө. Түүний ой санамж сэргэж хүч нь буцаж ирнэ. Тэр өөрийгөө хэн болохыг санана. Тэр бол Намор. Далайн хаан ширээний удам. Гэхдээ дахин сэрсэн Намор тийм ч удаан баярлсангүй. Тэр шууд Атлантис руугаа буцахыг хүслээ. Өөрийн ард түмэн, өөрийн хаант улс, өөрийн гэр орноо хайж эхэлнэ. Харин Атлантист очиод харсан зүйл тэр балмагдаж орхино. Учир нь Атлантис хүрсэн байлаа. Түүний хаант улс хоосорч, ард түмэн алга болж, далайн Европт үлдсэн зүйл нь зөвхөн балгас. Намор энэ сүрдлийг хүний ертөнцтэй холбож ойлгожээ. Цөмийн туршилт, газар дээрх хүмүүсийн зайн, тэдний хайхрамжгүй бод байдал далайн ертөнцийг сүтгсэн гэж тэр үзнэ. Ингээд Наморын дотор нэгэн бодол бат сууна. Хэрвээ газрын хүмүүс миний ертөнцийг сүтгсэн бол бид гэсэн тэдний ертөнцийг сүтгэнэ гэж. Тэр далайн Европоос эртний нэгэн аимшигт амтныг сэрээдэг. Энэ бол Гиганто. Халимшиг авраг биетэй хотыг бүхлээр нь сүтгэж чадах мангас. Намор энэ амтныг Нью-Йорк руу чиглүүлдэг. Хотын хүмүүс эхлээд юу болж байгааг ойлгосонгүй. Далайгаас авраг сүдрэг гарч ирж барилгууд дөргиж гудамжинд айц тархана. Хүмүүсийн өмнө нэг л асуулт байлаа. Энэ амтныг хэн зогсоох вэ? Reed Richards нөхцөл байдлыг хурдан уншиж ойлгов. Sue Storm хүмүүсийг хамгаалах гэж оролдоно. Ben Grimm буюу Тэдинг харин шууд тулцахыг хүснэ. Харин John Storm өөрөө эхлүүлсэн энэ үйл явдлынхаа үр дагаврыг харж эргээд багийнхаа хажууд ирэхээс өөр аргагүй болно. Энд нэг сонирхолтой зүйл бий. Johnny Наморыг санаатаагаар муу зүйл хийх гэж сэрээгээгүй. Тэр зүгээр л ой санамжаа алдсан хүнийг аварч байна гэж бодсон. Гигантыг зогсоох боломж бараг л үгүй мэт. Гаднаас нь зохиод нэмэргүй. Зэвсэг хэрэглээд зүрдэн муутай. Тэгээд Fantastic Four нэгэн шийдэл гаргана. Тэдинг өөрөө авраг амтны ам руу орж дотроос нь устгах шийдэл. Энэ бол Ben Grimm-ийн хамгийн классик мөчүүдийн нэг юм. Тэр үргэл гомдолдог, Reed-тэй маралддаг, өөрийн чулуун төрхөө хараад зүгтдэг. Гэхдээ яг эзэгтэй үед Ben ухарсангүй. Тэр өөрийгөө хамгийн түрүүнд эцэлд оруулсан юм. Ben авраг мангасны дотор орлоо. Дотор нь харанхуй, аимшигтай.
Гиганто аврах том тул түүний бүхлээр нь эзсэн янз бүрийн амьтад Бэний замд хүндэлсэн юм. Гэхдээ тэр бөмбөгийг байрлуулж Гигантог дотроос нь дэлбэлж чадлаа. Ингэхдээ тэр бээр чамгүй шархтжээ. Fantastic Four хотыг авралаа гэж бодох мөчид намар өөрөө ил гарч ирнэ. Намар бол энгийник вилен биш. Тэр дэлхийг эзлэх гэж инээ суудаг нэгэн биш юм. Тэр бол хаан билээ. Шархалсан хаан. Тэр өөрийн ард түмний алдсан гэж бодож байгаа. Тиймээс түүний уур хилэн дотор хувийн шаналл, багархал, өршөө хорсол бүгд холилдсон байсан юм. Сьюсторм мөл үзэгдэх чадвараа ашиглан намарын гараас Гигантог удирддаг бүрээг булан авдаг. Гэсэн ч мэдрэхүйн өндөр хөгжсөн намар түүнийг зүгтгаас өмнө барьж чаддаг. Ингээд баригдсан Сьюсторм үл үзэгдэж байгаа болох үед намар Сьюд анхны харцаар дурлж орхино. Тэр Сьюг өөрийн хатан болж далайн ертөнцийг хамт захирахыг санал болгож эхэлнэ. Өөрийнх нь эхлүүлсэн энэ үүмэн хүмүүсээс эхлэлтэй талаар түүн тайлбарлаж өгнө. Энэ үед Рид, Бен, Жоны 3 намарыг зогсоох гэж оролдоно. Гэхдээ асуудал нь намар усан дойр байх тусам хүч нь нэмэгддэгт байлаа. Ингээд Жоны сүүлчийн арга хэрэглэлээ. Human Torch галын хүчээр намарыг шууд шатаах гэж биш, харин түүний хэрэгтэй агаарыг булаах гэж оролдог. Тэр халуун хууль салхи үүсгэж намарыг Гигантог холдуулж далай руу буцаан шидэж орхидог. Харин намар өөрийгөө эргэж ирэхийг хэлснээр энэ удаагийн ишүү маань төгсдөг. Энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe болон лайк дарахаа битгий мартаарай.